Tonight Show-ны уучлаарай болон. Хүмүүсээс нэг юм уучлал гуймаар үед уяртал те уран яруу сэтгэл хөдлөмөр тийм хөгжим байдаг да. Биндрээ нэг эморсон хөгжим бидэнд өгөөч. Өнөөдөр чи бүтсэн өдөр амралтын өдөр бүгдээ Tonight Show-го үзэж байгаах маргааш даваа гарагаас уучлал гуйж эхлэе даа гэж бодож байна. Хүндэт даваа гараг минь. Чамайг үзэн яддагт уучлаарай. Амралтын өдрийн араас хурдан гарч ирдэг нь яаж байгаа юм бэ? Аргагүй штэ, наа чин даваа гараг штэ. Хаанаас ирээд байгаа юм бэ? Яармагаас ирчилтэй. Тийш анхаа. Даваа гараг үнэхээр хүнд ирдэг, тийм үү залуусаа? Үнэхээр хүнд ирдэг. Тэгэхдээ яагаад вэ гэхээр нэрэнд хүртэл даваа штэ. Тийм үстэй даваа. Даваа гэдэг чинь даваа давах гэсэн үг. Хүүхэд байхад 7 даваа давна гэдэг аюултай юм байна да. Одоо энэ даваа гарагуд бол үнэхээр аюултай. Даваа гараг гэж даваа гэж бодохоор тий хөдөж өгөхийн даваан дээр гэж үг байна. Үлсэж өгөхийн даваан дээр гэж байна. Давсаг хагарахын даваан дээр гэж байна. Наа чи хамгийн амар даваа. Энийг сайн мэдж байгаа үстэй. Гэр ойрдох тусам давсаг амар болдгийг тий. Хаад хонгож өгөхгүй бүр амар тэр даваа бол бүр хүнд шүү. Гэртээ ороод ноёд руугаа ороод бүс тайлэгдэхгүй бүр хүнд даваа. Битгтээ хүмүүссэн сайн уйцсан байвал зангилаасан зангилагдаад тайлэгдэхгүй байхад таацан тэр уяас дотоороо гаргаж авах. Маш хүчтэй даваа. Тийм болохоор даваа гарыг одоо уучлахаас өөр аргагүй л тий. Тийм шүү. Нэрэн даваа юм чи тий. Хамгийн мундаг даваа нь яг ямар даваа юм бэ? Хамгийн мундаг даваа би сайн мэдэхгүй. Гэхдээ мөөе аварга байсан бол хаатай мэдхгүй та. Хамгийн хүн даваа бол байштай миний хүү анхоо даваа чаргал байж мэдээ шүү. Даваа жаргал шиг болохын тулд бас хөрөгчөө олон удаа нээх хэрэгтэй л дээ. Тэгтээ бас хөрөгчнөөс уучлал гуйчих гэж бодлоо. Хүндэт хөргөгч минь. Чамайг 10 минут тутамд шалгадагт уучлаарай. Харамсалтай энэ шинэ хоол өөрөө гарч ирдэг юм байлээ, тийм ээ? Эдэн гиснээс бас төрийн албаныхандаа бас уучлаарай гэж биччихье да. Хүндэт төрийн тамга дардаг төрийн ажилтан минь ээ. Таныг хайж 4 өрөө дамжиж гүйсэнд уучлаарай. Таныг амралтаа авсан гэдгийг хинч бүр та өөрөө ч мэдэхгүй байсан шүү. За ингэж хэлсний төлөө фэйсбүүкэд алуулах байх зүгтээ зүгээрээ. Фэйсбүүк шүүгчтэй уучлал гуй. Хүндэт фэйсбүүк шүүгчтэй. Бусдыг доромжлох хоббиг чинь нэг сайн ойлгохгүй байгаад уучлаарай. Гэхдээ та нарын дуу хоолой Instagram-ийн стори шиг богинохон байдаг шүү. Анхаа сэтгэлээ бэлдээрээ удахгүй хоёлаа энэ шүүлтүүрээр ороод гарна шүү. Үнэн. Нэрээ шүүх гэснээс энэ агаараа шүүчих юмсан да. Хүндэт утаа минь танаас уучлалт гуй. Хүндэт утаа минь чи тайзан дээр тусгай эффект байхдаа үнэхээр гоё харагддаг. Гэхдээ Улаанбаатарын агаарт байлгамааргүй байдагт уучлаарай. Гэхдээ утааг бас эерэг талаас нь харуул зүгээр. Би хүүхэд байхдаа Хонгилдон гэдэг кино үзээд нэг зүйл биширч байсан. Тэрний үгээр нинжа нур гарч ирээд утаа хаяад алга болдог байсан. Тэнд үнэхээр би зочирдон хүлээж авдаг байлаа. Гэтэл өнөөдөр Хонгилдоны үзэгдэл гэр ороолын гудамж гарч ирээд утаа руу ороод алга болцдог. Энэ бол энгийн үзэгдэл болжээ. Үнэн шүү бас. Энэ чинь бол утаарах гэдэг байхгүй юу? Морж алга болохыг утаарах. Гэтэ өнөөдөр Монголд утааг хамгийн сайн ашиглаж байгаа хүмүүс бол монголцийнхан байгаа шүү. Одоо харин уучлал гуйх зүйл бол хүндэт явган хүний зам минь. Уучлаарай. Чамайг ашигладгүйд. Гэхдээ чи өөрөө яг хаана байна? Чамайг эсвэл боолынгийн зам гэж нэрлэх ёстой юу? Явганы замаар скутер амар давхдаг штэ. Скут гейм гэж кино байдаг. Тэгвэл бид нар нэрийг солих хэрэгтэй юм шиг байна. Скутер гейм гэж тоглоом болгоул зүгээр баг. Үнэхээр шүү яг боолынгийн зам гэж би бас 100 зам дээр явж байгаад скутерт мөргүүлээд өрөөсөн гутал тоор тэнд өсөрсөн. Тэгээд нөгөө халелуя луя гэсэн луя руу ярив гэж гэдэг шиг өрөөсөн аимсаа уучлал гуймаар санагдчихлаа. Хүндэт өрөөсөн аимс минь
Чамайг одоо хүртэл олохгүй байгаад уучлаарай. Бусад амьстай минь хамт хаа нэгтээ амар жимэр амьдарч байгаа гэж найдаж байна. Ага би арай илүү их оймс идсэн болохоор чамд зөвлөгөө өгч үү? Оймсыг хайхын тулд байна штэ. Оймс хайж яана гэж битгий бодоо. Чаад өөр юм хайх хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь миний дүлхүүр хаав ингээд хайж идэх нэг оймс чи гинэ юм болохоор гараад ирдэг байхгүй юу? Ястай дуршиж үзмээр байна. Манай үзэгчид бас яг энэ мөчөд дуршиж үзээрэй. Дуршиж үзье гэснээр зөндөө олон хоол дуршиж үздэг те. Тийм учраас хүндэт хоолны дэглэмээс уучлалгуумаар санагдлаа. Хүндэт хоолны дэглэм минь. Чамайг өргөлж хойшлуулдагт уучлаарай. Чи нэг л баригдаж өгөхгүй байгаа шүү. Тимээ төрөөг гоолаа. Тийм шүү. Дараагийн уучлалгуух зүйл бол нойр юм. Хүндэт нойр минь. Шүн чамайг тоодгүй мөртлөө өглөө царай алддагт уучлаарай. Бидний харилцаа үнэхээр токсикч гэсэн. Салж болохгүй юм шүү. Нойроо яаж зохицуулж ийн төрөө? Нойр их чухал юм байлаа шүү. Бага бахта нойрлогоо пэдэгээл пэд төсрэл томроод байдаг байсан. Одоо их болгоомжтой харьцдаг болсон да. Нэрэ шүү. Бага бахт чихэн болдог байсан да. Ангиар нь хоморголж авч байгаа л шууд вакциндаг байлаа. Багшаа би хийлэгцэн чи худлаа ярьж байна. Гэтэ одоо вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй байгаа шүү. Тийм учраас хүндэт вакцинаас уучлахгүй. Хүндэт вакцин минь. Чамд итгээгүй дуучлаарай. Шархаа 3-7-гоо л идгэн гэж монгол хүн чон 2 боддог юм шүү. За ямар ч байсан шинэ 7 хоног эхлэхээс өмнө уучлаа барцад гарсан байхаа. Та бүхэн ч гэсэн уучлал гуйхан байвал гуугаад аваарай гэж хүсэж байна. Хэсэг хугацааны дараа жочидтойгоо эргээд уулзцгаая. Тунаа чоо үргэлжилж байна.